Сайн байцгаана үзэгчдээ, би хөтлөгч Болормаа байна. Миний нэрийн хуудас нэвтрүүлэг шинэхэн хуудасаа үзэгч таны өмнө дэлгэж байна. Их хотын хурдтай амьдрал донд хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуусыг бид анзааралгүй өнгөрөөдөг. Залуу хүний зориг тэмүүлэлтэд нэгэн ертөнцөөр хамтдаа аялах гэж байгаадаа баяртай байна. Эхний уулзуулах зочин бол төгөлдөр. Намайг Төгөлдөр гэдэг. Би хөгжим мужийн консерваторийн Уцаа хөгжмийн тэнхимийн хийл хөгжмийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Хийл хөгжим бол бусад хөгжмөдүүд бол их онцлогтой, хар багаас нь авдаг. Тэгээ намайг 5-6 настай байхад минь ээж минь намайг ийшээгээ хөтлөөд тэгээ намайг оруулсан тийм төвхтэй. Тэрнээс бол би бол яг тийм тухайн үед бол тоглохыг л мэднэ. Ямар хөгжим байгааг бол ерөөсөө мэдэхгүй. Энэ бол манай цэвэр ээж юм л сонголт байсан. Манай гэр бүлийнхэн дунд айгүй их урлаг, соёлтой холбоотой хүмүүс их байдаг. Тэр бол бас нөлөөсөн л доо. Гэхдээ манай гэрийнхнээс болохоор дандаа ардын хөгжим, ардын бүжиг, зураач, найруулагч гэж байсан бол би бол сонгодог талаа байсан гэрийнхээ анхны хөгжимч нь. Олон юм нөлөөлдөг л дээ. Ер нь бол сонгодог хөгжим тэр тусмаа хар багаас нь авдаг төгөлдөр хуур хийл хөгжим. Энийг бол хүнийг бол их сайн төлөвшүүлж их хатуужилтай болгож өгдөг. Юмд их тууштай, илүү их нямба болгодог л доо. 12 жилийн дараа энэ нь бол зүгээр коллеж төгсөж байгаа шүү дээ. Өшөө бид нар дээшээгээ дээд мэрэгжил эзэмших ёстой. Хөгжмөөрөө явнаа л гэж байгаа бол тэр тусмаа багшлна гэж байгаа бол тийм ээ дор хаяж магистр байх хэрэгтэй. Эннээсээ цаашаа бол би бол Оросын албаны улсын Нижний Новгород гэж Глинкен нэрэмжит консерватор гэж байдیں۔ Тэрний анхны монгол оюутан болж би Оросын албаны улсад бол дахиад 5 жил магистрийн зэрэг хамгаалчаад ирсэн. (60-70) онд анх хөгжим бүжгийн коллеж дунд сургууль гэж нээгдээд тэр үед манай Ахмад багш нар гэж яриад байгаа. Оросын холбооны улсад анхны мэрэгжлийн төвшөнд сурч ирсэн мэрэгжилтэнгүүд байдаг. Тэрнээс хойш ер нь бол нэг 80-90 он гэж зогссон. Тэгээд энэ Оросын холбооны улсад ер нь их сурах боломжгүй болсон байж байгаа. Яг бидний үеэс энэ буцаад нээгдэж эхэлсэн. Тэр үед нь би яг шалгалтын өгөөд энэ бол яг хоёр улсын хоорондох тэр тусмаа Путиний нэрэмжид тэтгэлэгт хамрагдаж ирэх авсан да. Тэгээд сургууль цаанаас томилт юм байлээ. Тэгээд тэр сургууль руугаа л очиж сурсан да. 1 2 энэ дээр чи хүн бүжиглэн гэж төсөөлөх хэрэгтэй байна. Болж л үгүй л миний бодлоор бол гадагшаал гадаадаас л их юм олон юм зулгаагаал ирэх хэрэгтэй. Одоо л бүх юм бол нээлттэй хаасайгүй л сургуулиуд зүгээр л хүн хүсвэл хаашаач явж болно. Тийм л гоё үе бол нь бидний үед бол нээгдчихэд байгаа. Манай хөгжим бүжгийн коллежид сурж байгаа оюутан сурагчдыг хараад байхад ер нь бол аль хэдийн сургуулаа судалсан багшаа ийшээгээ явж үзье, ийшээгээ уралдаан тэмцээнд явж үзье, аль сургууль нь дээрвэ ингээл ерөөсөө багш нараасаа асууна, өшөө нэт интернет бүх юмнуудаас судалгаа хийгээд ер нь бол манайхан их гадаад руу явж сурж мэрэгжил дээшлүүлж л байна. Оросынх бол нэгдүгürt хүн ам ихтэй. Тэгээд айгүй олон театруудтай, айгүй олон хөгжмийн дээд сургуультай. Тинчээ хэдэн 100 хэдэн мянгаараа жил болгон нөгөө хөгжимчд төгсөж яадаг. Өрсөлдөөн бол мэдээж их. Тинчээ үнэхээр чадж байгаа нэг нь бол ажиллах боломж бол байгаа. Яг миний сурж явах үед бол би оюутан, тэгээд гадаад оюутан гэдэг утгаараа бол манай хотод бол ажиллахыг бол хориглодог байсан. Яг мэдээж мэрэгжил сургуулаа төгсчөөд бол ажиллах боломжтой л да.
Яг үннийг хэлэхэд бол ерөөсөө багшлан гэж бол ерөөсөө буугаагүй. Ямар ч байсан төгсөөд нэг амралтаараа ирлээ. Хамгийн анх 1-р ангид авсан багш маань болохоор одоо Монгол улсын гавьяат багш, Алтан цэцэг багш маань байгаа. Тэгээ би угаасаа л төгсөөл багштайгаа уулзсан л да. Багшаа төгсчлөө одоо яах вэ? Юу яриад байгаа одоо ингээл хажууд минь ирээл одоо ингээл багшлаад ихэл. Тэгээ ер нь бол манай багш нар их дэмжсэн л дээ. Тэгээд намайг шууд тэр жилдээ шууд хөгжим бүжигт дадлагчигч багшаар аваад тэгээл одоо тэрнээс хойш одоо 7 дахь жил. Багш хүн гэдэг чинь ерөөсөө яг хүүхдүүдэд бүх юмараа л үйлдвэрлэх ёстой. Тэгэл цаг баримтлах одоо тэгэл хөгжимд бол ерөөсөө жишээ нь бол өөрөө л хамгийн гол нь нэг сайн тоглож үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй амаараа мянга яриад хөгжим шиг ярихгүй шүү дээ. Хөгжим гэдэг юм чинь өөр юм багхгүй юу? Олон улсын хүмүүс хөгжмөөр одоо урлагаар одоо нэг нэгээ ойлгодог гэдэг шиг тэр хүүхдийн хилээд яриад ойлгохгүй байгаа юмыг багш нь нэг удаа тоглоод хоёр удаа тоглоод өгөхөд толгой нь ойлгохгүй махыг зүрхэн ч юм. Тэгээ сэтгэл нь нэг тиймэрхүү. Сонгодог урлаг дундаа манайхан бол дуулаач одоо балетаар бол манайхан бол мундаг байна. Тийм ээ дэлхийн одоо хаач очиод ямар ч өндөр одоо Аз зэрэглэлийн уралдаанд бол манайхан дандаа одоо гран при шагналт байруудыг булааж чадчихэв. Одоо хийл, төгөлдөр хуур, одоо өөр виолончел, айл тэгээд бусад хөгжмөнүүдээр одоо ямар шүү байна гэхээр хөгжиж буй. Тэгээ арайч тэгж одоо дэлхийн төвшөнд бол хүрч чадаагүй байгаа. Гэтэ бол бид нар бол айгүй хурдцтай хөгжиж байгаа. Энэ хөгжим чинь аль хэдийн 3-400 жил хөгжсөн. Тэгэхэд манайхан чинь одоо дөнгөж сая 60 дахь жилийнхаа ойг хэлээ шүү дээ. Сонгодог хөгжим үүсээд утсан хөгжмийн тэнхэн байгуулагдсны 60 жилийн ойл гэж байна. Тэгэхэд бид нар 60 жилд одоо тэр хүмүүсийн 300-400 жилд хийсэн юмыг одоо гүйцэж байгаа. Тун удахгүй бид нар бол гүйцэх боломжтой. Яагаад бол манай хүүхдүүдэд бол авиас байна, толгой байна, бүх юм байна. Одоо энийг болохоор яг багаас нь өгшөө бүр тэр мах цуснд нь шингэтэл нь одоо ойлгуулах. Тэгээ өгшөө одоо энэ нийгмийг тэр чигээр нь одоо ойлгодог болгох. Одоо энэ талаар л одоо нэг тийм юм одоо бодлогоор бүр хийх хэрэгтэй. Гэрийн мэн болохоор бид хоёр нэг ангид 1-р ангиас хойш сурсан. 12 жил сураад төгссөний дараагаас үерхэж эхлээд хамтдаа Орос руу явж сураад тэгээд төгсөж ирээд хамтдаа багшлаад тэгээд одоо гэр бүл зохиогоод өөр хүүхэдтэй болцсон. Одоо ингээл ад жаргалтай л байна. Олон зуун жилийн үх түүхтэй дэлхийн сонгодог урлагийг эх орондоо улам ихээр хөгжүүлэх чин хүсэл өртөлсөн төгөлдрийн дотоод ертөнц өөрөө урлаг мэт. Бяцхан шавнараа дэлхийн сонгодог сойх түүний гэгэн хүсэл биелэлээ олгоцом ойрхон байна. Миний нэрийн хуудсын дараагийн эзэн бол Номин. Өөрийн гэсэн өрмөс сонирхолтой түүний үзэл бодол яриаг үзэгч тантай хуваалцъя. болохоор Монгол Улсын их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тийм болохоор мэдээч хэрэг мэргэжлэрээ ажиллаад үлдэх боломж бол байсан боловч яад ч юм бэ би боловсролын үед арай болоогүй юм шиг надад санагдсан. Тийм болохоор илүү магистр суралцах, цаашдаа илүү гүнзгийр хэрэгтэй юм болов гэсэн үднээс Филиппин улсыг сонгосон л доо. Тэгээд Филиппин улсыг сонгоод эндээ болохоор төрийн удирдлагаар магистрийн нэрийг хамгаалсан байгаа. Филиппин сурахын давуу тал нь хэм бол филиппинчүүд бол бүгд англиар ярьдаг. Тухайн сургуульд суралцж байгаа хугацаанд маань ээж маань найзууд маш их сувд надад захиж авчруулдаг байсан л да. Тэгээд тэдэрт би бараг 2 жил гарan сувд авчирч өгсөн. Тэгээд нэг юмыг ажилласан тэрний үгээр би өөрөө ерөөсөө сувд ерөөсөө авч хэрэглэхгүй байсан. Тэгээд би яад сувд зүүж болохгүй гэж би бодсон боловч надад загвар нь ерөөсөө намайг хөгшөө харагдуулах юм шиг санагдаад. Тэгээд ийм
яг тийм сэтлээсээ болоод за би өөр нь яг өөртөө таарсан өөрөө ингэж зөвл гоё юм байна гэсэн сувдаараа ингэж өөртөө хийж зүүж үзье гэж эхлээ хийж үзсэн. Тэр маань надад таалагдахаас гадна найзууд маань маш их таалагдаад тэр найзууд маань бас чи надад хийгээд өгөөч гэсэн тийм саналуудыг маш их тавьсан болохоор ер нь ийм юм хийвэл бас охтууд их сонирхож хэрэглэх юм байна гэсэн тийм бодол надад төрсөн. Байна уу? Оо сайн байна уу та? За та мессежээр бид нар л хаягаа явуулчих. Тэгээд бид нар хүргээд өгье. За баярлалаа. Хийж эхлэхэд бол огт юу ч мэдэхгүй байсан учраас YouTube-ээс интернетээс маш ихээр судалж үздэг байсан. Тэгээ ер нь бол хийгээд ахаар гард ороод эхэлдэг юм хэлээ л дээ. Тэгээд хүн ер нь алдаанаасаа суралцсан гэж бас байдаг. Тэгээд ингээд буруу хийгээд эхлэнгууд тэрийг яаж зөв болгох уу гэдгээс айгүй их юм сурч авсан. Өөрсдийнхөө хийж байгаа зүйлдээ маш их дуртай, хайртай байх хэрэгтэй болов уу гэж боддог. Хэрвээ тэгж чадах юм бол бас үүнийг ингээд хийгээд энийг хобби маягаар хийгээд явах бүрэн боломжтой. Миний хувьд хэм бол би өөрөө хийж байгаа юмдаа айгүй дуртай. Эндээс миний хийсэн юмыг хүмүүс хэрэглээ явж байгаа надад өөрөө эргүүлээд аз жаргал өгдөг болохоор би эндээс бол маш их таашаалыг авдаг. Тийм болохоор надад бол би шүн ингээд илүү цагаар суугаад баг унтаад ингээд хийх тийм тохиолдол зөндөө гарсан ч гэсэн тэрэндээ ингээд төвөгшөөхгүй тэрнээсээ ингээд надад илүү гоё байдаг болохоор илүү бас энэ бизнесийг удаан авч явахд бас хэрэгтэй юм болов уу гэж би хувьдаа боддог. Би өөрөө ганц л амьдрын энэ амьдралыг би яаж өнгөрүүлэх нь бол миний сонголт гэж би хувьдаа үздэг. Тэгээд тийм учраас ч тэр би өөрөө хийж үзхийг хүссэн юмдаа би алдсан ч хамаагүй би онсон ч хамаагүй би хийж үзхэнсэн гэж боддог. Яа тэгэхээр ингэж бодох нь илүү эргүүлээд дараа нь бодоход би өөрөө хичээсэн болохоор гэдэг юм уу харамсах зүйл айгүй бага байд юм шиг надад санагддаг. Бодол хурж байгаа газар бол хөл хүрнэ гэдэг тийм. Тэгэхээр бодож чадчихээн би ингэж болох юм байна гэж тэр ингээд нүдэн зураглал буугаад төсөөлөгдөжийвэл тэр бас биелэх боломж нь төдий хэмжээгээр би болдог юм болов уу гэж би өөртөө өөрөө боддог. Юм сурна гэдэг бол хүнд хизээж илүүдэхгүй гэж би боддог. Яг уу би өнөөдөр сэтгүүлчээрээ ажиллахгүй байж болно. Гэтэ тэр сургуульд сурж исэн, тэр сургуулиас багш нараас олж авсан мэдлэг бол миний амьдралд бол маш их нөлөөлж байгаа. Одоо жишээ нь гэхэд би ингээ өөрийнхөө jewelry-гээ хийгээд энийхээ маркетинг, PR-ыг би өөрөө хийж байна. Би энэ юмыг хаанаас сурсан бэ гэх юм бол би сургуулиасаа сурсан. Юу намайг илүү Монгол руу татсан бэ гэхээр нэгэнт би өөхтэй энэ нутагт л өхөн. Миний биеийг шингэж үлдэнэ. Тийм учраас би залуу насаа гадаадд өнгөрүүлээд хамаг одоо өөрийнхөө тэр надаас удаа гарч болох тэр одоо хүч хөдөлмөр болгоны гадны улсад үлдээчээд тэгэд би өөхтэй ирэхээр надад их хайрын санагдсан л да. Энэ улсыг хөгжүүлэхэд би ч гэсэн хувь нэмрээ баг ч гэсэн оруулах ёстой гэж би хувьдаа үздэг. Тийм болохоор их орондоо ер нь бол ажиж хөдөлмөрлөх сонирхолтой. Мэдээч хэрэг нийгэм тийм байна, манай Монголд амьдрахад таатай биш байна гэдэг ч юм уу тиймэрхүү хандлагатай хүмүүс маш олон байдаг. Залуучуудын ч гэсэн ихэнх хувь нь гадагшаа гарч амьдрах юмсан, гадаадд амьдрах юмсан гэж айгүйх боддог. Хувь хүн өөрөөсөө өөрчлөлтийг хайгаад явбал илүү зүгээр юм болов уу гэж би удаа боддог. Ясам дээр ёс суртахууны хувьд ч юм уу ямар нэг асуудалтай бол гадаадд амьдраад тэр нь бол яг л тэр хിവэрэл байна. Одоо бол залуучууд бол айгүй уралцсан. Ер нь бол бүгдээрээ нийлээд нэгдээд нэг юм хий гэсэн айгүйх чин хүсэл эрмэлзэлтэй. Гол нь яг тэр нь юу вэ гэдгээл заримдаа сайн тодорхойлж өгч чаддгүй тийм одоо дутагдал байдаг. Бусдаар бол хийх тэр чин эрмэн хүсэл эрмэлзэл нь бол маш өндөр. Ингээд яриад ингээ уузаа суухаар энэ ямар одоо их юм хий гэсэн хүсэл эрмэлзэлтэй залууч юм бэ гэмүү тийм бодол маш их төрдөг боловч яг ингээ амьдрал дээр ингээд хийгээд бодтой ингээд юу яасан үр дүн бол их бага харагддаг. Тэгэхээр бага ярьж их хийгээсэй л гэж би маш их бодож хүсдэг дээ. Өөрийгөө маш идэвхтэй ингэж боддог. Аль залуучуудын оролцох ер нь юу байж болох вэ? Тэр бүхэнд өөрийгөө оролцож бас их орны бодлоо хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Би болохоор чөлөөт цагаараа клуб Rotract гэдэг клубт хамрагдаж явдаг ба. Тэгээ клубийнхаа хүрээнд бас бид нар хавдарт өвчин судлалын үндэсний төвийн химийн тасгийн 2 тасгийг одоо мөнгө босгож өөрсдийн залуучуудын нэгдэл ингэж засаж бас тогтоолж өгсөн байгаа.
Би гадагшаа явна гэхээр бол ер нь бол нэг бие бинчэндээ баян үнийл явдаг ажил гэж бодож байсан. Яаж хизээ би юм баян болоод би ингэж гадагшаа явах болоо гэж би айгүйх боддог байсан л да. Тэгээ Филиппинд очиод би үгүй мэнэ. Тэгээ бага мөнгөөр ч гэсэн гоё аялж болох юм байна гэдгийг би ойлгосон. Бид нар эндээс явахдаа нөгөө Миатын онгоцны билет хэд байгаа вэ гэдгийг сонсоод нэг 2 саягийн гууд энэ ч амар үнэтэй юм байна гэж бодчихдаг. Гэтэл Монголоос гараад онгоцны билет, автобусны билет ер нь бол бидний төсөөлж байгаагаас хамаагүй хямдхан байдаг. Бүр тэр тусмаа ингээ хэдэн сарын өмнө ч юм уу те тэрийг худалдаад авчих юм бол маш хямдхан зарлаар тэгэж ингэж явах бүрэн боломж нь бол бүх хүмүүст бол бүрэн нээлттэй байдаг. Шинийг эрсхийлж түүнийгээ олж дуртай зүйлээ хийн гэдэг өөрөө аз жаргал юм. Номингийн чин шударга яриа түүний бүтээж хичээнгүү зан чанар бидний дунд хэрхэн буусныг хамтдаа харлаа. Миний нэрийн хуудас үргэлжилсээр байна. Дараагийн уулзах зочин бол гаднаад дэггүй мэт харагддаг боловч энэхүү зан төрх нь зөвхөн уран бүтээлийг нь тодруулдаг сод хоёр байгаа юм. Түүний уран бүтээлийг хамтдаа харцгаая. Багасаа зурдаг байсан л та. 2 дугаар ангиас эхлээд зурж гисэн. Тэг яг зурдаг байжгаад нэг компьютер дээр тоглоом байсан байхгүй юу? Тэрийг тоглож үзээд. Тэгээ тэрүүн дээр яг графикчин залуугийн амьдрал гардаг. Тэгээ тэрнээс үүдэлтэй ер нь бол яг график гэдэг зүйлийг мэдж авсан л та. Тэгээд маш таалагдсан. Баригдмал биш санагтаад тэрнээс эхлээд ер нь бол хамгийн анх график гэдэг зүйлтэй сонирхоод зурж эхлээд тэгээ хүмүүстэй танилцаад тэгээ илүү нэг тийм хүрээлэл рүү яваад орсон. Яг тийм гоё гэр бүл рүү. Тэгэл яг ихсэнтэй анх бол. Хамгийн анх гэвэл яг шүршдэг удаг ашиглаж чадахгүй. Тэгээд маркераар юм зурдаг байсан аахгүй өглөө эртмэртгээ айлын хашаан дээр нууцаар маркераар одоо бол нэг шүршдэг удагаар нэг 20 минут зурчих байсан юмыг бол маркерээр 2-3 цаг ингээд зогсоод зурдаг байсан. Тэгээд хамгийн анхны хан дээр зурж исэн гэвэл одоо нарны замын типоган дээр анх шүршдэг удагаар зурж үзчихсэн. Тэгээд хүмүүс тийм танигдсан хамгийн анхны ажил гэвэл Бигийн хан дээр 2010 онд тийм бигийн гадаа зурж исэн байгаа. Яг уран бүтээл хүний хувьд бол өөрсдөө талбайгаа сонгоод очиод зураад тэндээ одоо ингээд ер нь бол нийтийн соёл шүү дээ. Хүмүүс өөрийн бүтээлийг гудамжинд үзэсгэлэн болгож гаргаж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм хүмүүс тэрийг үнгүй үзнэ. Тэрнгээрээ даваа талтай хүмүүс тэр урлаг гэдэг зүйлийг урлагийн тийм төрөл жанрыг заавал тийм зургийн галерейд биш хаа явж байгаа газар харах боломжтой учраас тэрнгээрээ жоохон даваа талтай. Тэгээд тэр нас надад таалагддаг. Тэгээд мэргэжлийн төвшинчлэгэд хэцүүлтэй. Яг энийг шүүх хүн бол байхгүй. Яг тухайн хүний яг өөрийнх нь сэтгэмж болохоор тэрийг одоо ингээд ирээд энэ ийм байх хэрэгтэй юм а, тийм байх хэрэгтэй юм а шүүх бол хэцүү байхгүй. Хүнд өндүүлэх гэж хийж байгаа зүйл биш л дээ. Зүгээр л яг тэр гоо зүг гэдэг гоо гэдэг зүйлийг хүмүүст харуулах гэж хийж болохоос яг хүнд таалагдах гад хүмүүс таалагдах гад хийж байгаа зүйл бол биш. Одоо 40 50 60 хүртэл хийж байгаа тэгээд яг тэрийг амьдралгаа явж байгаа хүмүүс байгаа. Тийм. Ер нь бол гадны хүмүүс бол ихсэн дандаа яг тийм байгаа. Яг тийм зүйл амьдралаа олгоод хийдэг тий. Яг Монголд бидний хувьд яг энүүгээр амьдрна гэдэг бол хэцүү байхгүй. Тэгэхээр хажуугаар нь давхар нэг мэрэгжил эзэмших хэрэгтэй. Тийм учраас яг энүүтэй ойрхон мэрэгжлгээд дизайнер мэрэгжлийг сонгосон. Ашиг олох гээд хийгээд зүйл бол биш. Яг одоо тодорхой хэмжээнд өөрийн эзэмшсэн мэрэгжил байгаа те өөр тэрийгээ хийж байгаа тэрнгээр амьдралаа залхуулж байгаа учраас яг энэ зүйлээр заавал мөнгө олох гээд энэ зүйлийг заавал тийм эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг зүйл байхгүй. Энэ бол яг л сонирхлоос гарч байгаа зүйл. Тийм яг одоо уран бүтээлчний хувьд зураг зурдаг тэгээ сайхан мэдрэмжээ мэдэрчдэг тэгээ хаяа үзлэн гаргах үедээ гаргацдаг тийм л зүйл. Тэрнээс биш яг ашигын төлөө бол ерөөсөө хийдэггүй. Нэг зүйлийг яг төгс мэрэгчээд авчвал тэр нь буцаагаад төхөнд тодорхой хэмжээний уус ашиг өгнө шүү дээ. Тэгэл энэ тэн зураад эхлэхийн цагт өөр хүмүүс бас буцаар ярин залгана ингэж ийм зураг зурвалын тийм хийлгээ те.
Тэгээ тэр бүхэн дээр нас үгүйгээд байхгүй шүү дээ. Хүн тодорхой хэмжээнд тэндээс бас ашиг олно. Нийгэм шууд нөлөөлнө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд нь мэдээж өөрийгөө амьсаа хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж би хөгжиж дараа дараагийн зүйл болно шүү дээ. Тийм учраас яг өөрийгөө хөгжүүлэх дээр бол маш сайн анхаардаг. Тэгээд өөрийнхөө мэдж авсан тэр зүйлийг бусдаа суваалцсан ямар хичээдэг. Тэгээ найз нөхөд одоо ингээ хамт зурж байгаа хүмүүс тэгээд дөнгөж зурж эхэлж байгаа дүүнэр мөнэргээд тэртээ яг ингээд зөвлөөд тэгээд бас тодорхой хэмжээнд яг их зүйлд тоолоогүй ч гэсэн нэг тэрийг бодоход арай олон жил уртсан болохоор зөвлөөд энэ дээр алддаггүй шүү. Энээс ингээд сэргийлж ирээ гэх юм те. Тэр зүйл дээр илүү анхаардаг. Бид нар яг нийгэмд юу үзүүлж чадах вэ? Ямар тус вэ? Одоо жишээ нь би граффитийн салбарт яг ямар тус хүргэж чадах вэ? Дизайн салбарт ямар тус хүргэж чадах вэ? Тэр зүйл дээр илүү анхаарч иж яг салбартаа чинийг ирэл хийж, шин зүйл хийж иж тус өрөх байх л та. Тэрнээс яг одоо ингээд өнөөдөр бид нарын төхөмдлаа гэдээ бол тийм ямар ч өөрчлөлт байхгүй. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөө эхлээд хөгжүүлээсэй гэж боддог шүү дээ. Ер нь би өөрөө амар дарах хүмүүс байхгүй юу. Айлын ганц хүүхэд тэгээд бүрэг байсан. Тэгээ яг юм зурж эхлээд тэг хүмүүстэй ингээ уулзаад ярилцаад тэгэхээр ингээд өөр ирэхгүй нэг амар тийм өөр орчин орж ирд юм билээ л дээ. Тэгээ тэрийг дагаад арай жоохон нээлттэй болж эхэлсэн л та анханаас. Тэгээд тэр зүйл дээр тулгуурлаад ер нь бол ингээ байнгын тийм эрэл хайгуул хийж эхэлсэн. Одоо хаана юу болж те хаана ийм гоё юм болтон тийч болж үзтээ хаана зүг үзсэн болтон тийч тэгээд тэгээд тэрнээс эхлээд одоо сургуульд болж байгаа тэнцээ уралдаан бүх юмд ингээ ордог. Яг шинэ зүйл сурыг гэдэг. Их сургуульд орсноос хойш нөгөө нэг студиуд дээр очиж дагалдсан идэг байсан анх. Тэгээд бараг 4-5 жил ямар ч цалингүй зүгээр ингээ дагалдъя гээд хажууд нь яг яаж юм хийж ин те тэр бүхнийг харж аваад тэгээд их сургуулаа төгсчөөд ботсон зүйл гэвэл яг өөрөө яг хийж үзэж ботсон те алдсан ч алдаагүй ч яг одоо өөр студийн ажиллаж байгаа зарчмыг харсан учраас яг ялгаагүй яг тэр зүйлийг хийгээд үзэж ботсон. Тэгээд яг сэтгэл ингээ нийлсэн хүмүүстэйгээ хамт баг болоод таах яг үс зүрээ тавиад эхэлсэн байгаа. Оргилсан мөрөөдлийг хичээсэн олон өдрүүдийн дунд биелүүлж эхлэх намттай энэ замаар өгсөж яваа сод хоёрын яриаг сонслоо. Дараагийн уулзах зочин бол өөрийн нэрийн хуудасаа байнга суралцах, хөдөлмөрлөх, бусдад туслах гэгэн үйлсээр тодруулан яваа цолмон юм. Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулийг амжилттай төгсөөд нийслэл хотынхоо бяцхан иргэдийн боловсролын төлөө шинэ хандлагыг бий болгон ажиллаж яваа цолмонгийн шаргуу өрнөж байгаа бусдад хуваалцах ертөнц нээлттэй. Улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдаад тэгээд эсээ бичээд бас бус шалгалтууд өгөөд тэгээд 100 хэдэн хүүхдээс 7 хүүхд тэнцээд бид 2009 онд явсан. Солонгосын сургуулийн номын сан 24 цаг өнгөрөх байдаг. Тэгээ 24 цаг тэр чигтээ оюутнууд сууж исэн. Тэгээд бүр сонирхолтой юм гэвэл өвлийн амралт их удаан болдог. Өвлийн амралтаар ч гэсэн тэр ерөөсө гэрэл унтардгүй байсан. Тэгээд анх бүр солонгосчууд ингэж хичээл хийдэг юм байна гэд тэндээс анх ойлгож байсан. Үнэхээр хичээл хийдэг, хөдөлмөрлөдөг, тэгээ өрсөлдөөнтэй бас байдаг. Бидний унтах цаг нь бол 3 цаг маг тийм байвал их байдаг. Тийм хэмжээгээр 14 хоногт бол яс суугаад бусад үедээ ч гэсэн хичээл хийдэг мөртлөө тэгэж оюутнууд нь шалгалтаа өгдөг байсан. Тэгээ манай сургуулийн онцлог гэх юм бол тэр чигтээ эмэгтэйчүүд болохоор эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадвар нь бүр илүү өндөр байсан. Тэгээд нэг давуу тал нь юу вэ гэхээр монголчууд өөрөөсөө солонгос хэлийг маш сайн сурдаг. Ярианы чадвар бол айгүй өндөр. Тэгэхээр одоо монгол оюутнууд бол үнэлэгдэж эхэлж байгаа. Солонгос төгсөх жилдээ бол Дусан компанид болохоор интерншип хийж агаад тэгээд нэг тэндээс нэг захиралтай танилцаад тэгээ маркетингийн компанид маркетингийн менежер хийсэн байгаа байхгүй. Тэгээд тэнд бол амьдрах боломж маш өндөр. Үнэхээр л хүн хичээж чадах юм бол
яг нөгөө нэг ийм солонгостой адилхан ажиллаад явах тийм боломж бол өндөр байгаа. Тэгээ Монгол хүний нэг онц давуу чадвар ингээд байгаад байгаа шүү дээ. Монгол хүн гэдэг юм байгаад байгаа. Тэр нь бол Монголд ирж ижил бий болохоос солонгос бий болгоно гэдэг үг хэрэгцээ. Яг л солонгос шиг хөгжих шиг л болно. Тэгээд тийм ч учраас би өөрөө Монголд эргэж ирэхийг хүсэн. Яагаад гэвэл би өөрөө монгол хүн, хүүхдээ ч гэсэн монгол болох сонирхолтой учраас солонгосыг хаяад ирсэн. Тэнд бас би амьдрах юм бол миний хүүхд бас яг солонгос юм шиг л байна. Одоо болохоор expert management компанид консалтинг ажил хийж байгаа. Тэгээ консалтинг дотроосоо би одоо expert care гэдэг цэцэрлэг дээр ажиллаж байгаа. Хүүхдийн боловсрал гэдэг өөрөө хүүхдтэй яаж харьцахаас шууд шалтгаалдаг. Хүүхдийг аз жаргалтай байлгаад ингэх юм бол хүүхэд өөрөө ирэхгүй ингээ юмаа сураад эхэлдэг байхгүй. Загнахгүйгээр тайван өөдөөс нь хараад яг нүд рүү нь харж байгаад хэлээд их энэ бол хүүхдэд асар их өөрчлөлт өгч байгаа. Энэ солонгосын энэ арга надад маш их таалагдж байгаа. Хүүхдэд өөрт нь стрессгүй. Тийм нэг сургалтын системийг олцсон. Одоо би өөрөө орчуулад тэг хүүхдүүдтэй хийлгээд явж байгаа. Хүүхдүүд ч их дуртай байгаа. Өнгө нөгөө нэг зураг нь их гоё. Тэгээд Монгол тал дээр тийм номнууд олоход жоохон хэцүү байсан. Тэгээ харин ашиггүй Америкийн нэг тийм номнууд олоод манай хүүхдүүд тийм системээр явж байгаа. Солонгос оюутнууд одоо волонтер буюу сайн дурын ажлыг маш их хийдэг. Тэгээд энэ нь өөрөө их хүнд янз янзын мэдрэмжүүдийг өгдөг, мэдээллийг өгдөг, мэдлэгийг өгдөг. Яагаад гэвэл өөрөөсөө илүү одоо би үнэхээр өөр хүн туслах боломжтой юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. Би өөрөө надад байгаа зүйлс нь их юм байна гэдгийг ойлгодог. Тэгэхээр нөгөө нэг хүн байгаа зүйлстэй илүү их анхаарах юм бол угаасаа аз жаргалтай болдог. Тэгээ нөгөө сайн дурын хийсэн хүмүүс чинь их аз жаргалтай, сайхан байдаг. Тэр учир нь энэ нөгөө тусалж байгаа хүмүүсийг хараад маш их энерги авдаг. Тэр ч үүднээсээ эхлээд одоо Монголд ирснээс хойш Dream Project төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Аль солонгос байхаасаа эхэлсэн тийм төсөл байгаа. Улаанчуулуудын хогийн цэгт саксны талбай бариад өгөөч гэсэн бид нарт одоо санал орж ирсэн. Тэгээд 3 жилийн өмнө барьж өгсөн. Бид нар яаж тэр саксны талбайны мөнгөний олсон бэ гэвэл I Love Mongolia гэсэн подволк гаргаж ирээд тэгээ хүмүүст солонгос байгаа хүмүүст болон Монголд байгаа хүмүүст зараад энэний одоо орлого нь тэр чигтээ 100% тэр чигтээ энэ саксны талбайг барихад зориулагдсан юм гэд. Монгол орныхаа төлөө одоо энэ хүүхдүүдэд ийм юм бариад өгчөө гэсэн чинь хүн болгон авсан байхгүй юу тэнд байгаа хүмүүс. Тэгээд монголчууд ч гэсэн ер нь эх орондоо их хайртай эх орныхаа төлөө байдаг гэдгийг тэндээс анх харж исэн. Тэр үед ажиллаж байгаа нэг юм гэх юм бол хүмүүс ингээд нэг удаагийн тусламжийг маш их өгдөг. Өнөөдөр ингээд хувцс ч юм уу хоол ч юм уу ингээд тэр хүмүүст өгдөг. Энэ нь ингээд удаан хугацааны туршид ажиглаад ирэхлээр бэлэнчлэх сэтгэлгээ бий болгодог. Тэгэхээр нөгөө хөдөлмөрлөх сэтгэлгээг устгаад өчөж байгаа. Тэгээд бид нар энийг одоо яаж шийдвэрлэх вэ гэд. Тэгээд одоо ингээд өрх толгоосон эхчүүдэд зориулаад өрх толгоосон болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулаад одоо ингээд ажлын байр үүсгэх гэж явж байгаа. Одоо ингээд дахин ашиглах боломжтой юмнуудыг юм зардаг дэлгүүр байгаа. Энэ нь болохоор өөрөө Америкт ч тэр, Их Британд ч тэр, Солонгост ч тэр маш юм өндөр үнэлгээтэй тэгээд олон салбарт амжилттай явж байгаа зүйл нэг байхгүй юу? Би Солонгост байхдаа ажиллангаа Америкийн MBA руу явах гэж шалгалтын хичээлмээ сууж байсан байхгүй. Яг тэр үед миний ажилч энд Монгол бэлэн болоод ирсэн. Тэгээ би Монгол руу ирчээд одоо нөх хүүхдийн боловсралд ингээд зориулаад цаг агаа зарцуулахад надад боловсрлаа сурах нь илүү чухал юм шиг санагдсан. Тэгээ миний одоо хүсэл мөрөөдөл болохоор Финландд очиж хүүхдийн боловсролын талаар сурдсан билүү гэсэн бодолтой байгаа. Тэгээ хүн хөдөлмөрлөж ижил ухаардаг болохоос зүгээр суугаал зүгээр дэшээ хараад ингэх юм бол хизээч юм ойлгохгүй, хизээч амьдралыг мэддэг. Солонгос намайг хөдөлмөрч болгосон. Бас нөгөө нэг хичээнгүй болгосон. Маш хажууд юусоо хүмүүс аймаг хэдэн цагаар 12 цагаар 13 цаг 16 цагаар хичээл хийж байхад дагаад л яг ингэж адилхан л хийх хэрэгтэй байна гэдэг ойлголтыг надад төрсөн. 12 цаг ажиллах бол юусоо асуудал байхгүй. Шүн нойр гасна гэдэг бол бас асуудал ах байлцсан. Би өөрийгөө хэн бэ гэдгийг танихад тусалсан. Улс орондоо хийх ёстой юм энэ юм байна гэдгийг харахад туссан. Өрнүүлж байгаа ажилдаа зөвхөн өөрөө биш олоолаа оролцохыг уриалсан түүний хүсэл эргэн тойрныхондоо эргээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Хичээнгүй зүтгэлийнхээ үр дүнг бусдтай хуваалцсан өнөөдрийг сайн сайханд урайлан дуудагч залуус миний нэрийн хуудсын зочид байх болно. Шинэ бодол, шинэ химлийг бий болгогч залуустай дараагийн дугаараараа иргэн уулзцаая. Баяртай.